Яалчгүй танк байна дээ тий. Танк ч биш юм одоо. Танк юм ааш. За орд содтой хүрээд ирлээ. Сайхан шиврээ бороол угтлаа да. Бэги ахыг нь хүүртгөө санд бэлдэж байгаарай. За хүн өрийнхаа бүх шин destination руу нисэж байгаа. Тэгээд сая 8 сарын хэднээс гэлээ? 17-оос гэсэн байхаа хүн өр маань орц руу ингээд 7 өдөө 2 удаа нисэж байгаа юм байна. 3 өдөр нисээд хагас өдөр бас нисэж байгаа юм байна. Тэгээд орцын энэ нислэгээр дамжуулаад манай аялал travel гэдэг байдгийг. Аялал travel гэж бас олон газар аялуулдаг юм уу? Биш олон жил хамтарч ажиллаж байгаа 10 гаруй жил ажиллаж байгаа компани баг шүү. Тэднийх маань бас орц руу аялуулж байгаа юм байна. За тэгээд мэдээж хэдүүлээ одоо орцыг сонирхож байгаа хүмүүс бол манай аялал travel руу хандаарай. Тэгээ орц ирсэн хүн бол хамгийн түрүүнд хаана ирэх ёстой бол мэдээж Чингисийн онгоо. Ойлгомжтой хэдүүлээ Чингисийн онгоороо явж сойрхоцгаая. Их бол даргаыг албан ёсны хотын даргаахтай албан ёсны айлч хийхтэн цуг хамт ирж ирсэн. Тэгэж одоо 2000 он шиг санагдаад байна. Тэгэхэд энэ хөшөө байгаагүй. Тэгээ сая уншсан чинь тийм байна. 19 онд барьсан юм байна. 19 оны 4 сарын 25-нд гэх шиг болно лээ. Барьсан. Тэгээд тайлбарыг уншсан чинь нэг тийм утга учиртай одоо тоонууд нэг утга учиртай барьсан юм байна. За яг энэ хүрэл хөшөөнийх нь өндөр нь өөрөө 9 м юм байна. За энэ доор нь суурн гэж хэлээд байгаа. Суурийн болохоор яг тулгын 3 чулууг бодолцож ийм 3 хэлбэрээр хийсэн юм байна. Энэ нь болохоор 3.6 м юм байна. За ингээд нийлээд тооцохоор 1206 болоод байгаа. Нэг осондоо 1206 оныг бэлгшээд тэгж барьсан юм байна. 1206 онд Чингис хаан ч өөрөө яг Чингис гэдэг өргөмжлөө одоо авсан. Тэрийг бэлгшээсэн юм байна. Талбай нийтдээ 66 м диаметртай гинэ. За яагаад 66 м гэсэн яг Чингис хааны наслсан тоогоор нь тэгж бэлгсэшн гэдэг шиг байна. Гэхдээ би зүгээр Чингис чинь 1162 онд төрсөн. Нас болсон чинь 1227 онд. Ингээд тооцохоор 65 болоод байгаа шиг байна. Монгол уламжлалаа бодоод хий насын нэмээд 66 болгоцсон юм уу гэж одоо би ойлгоод байна шүү дээ. Гэтэ үнэхээр гоё сүрлэг хөшөө байна. Хэдүүлээ дундуур нь ингээд яваадах юм. Чи бас ингээд дундуур ингээд явждаг юм байна. Гоё хөшөө босгочээ. Одоо ямар баримж яаж мааж босгосныг мэдсэнгүү. Тэгэл үнэхээр гоё сүрлэг. Сайхан өшөө усгсан байх шүү. За ингээд тулгын 3 чулууг бэлгшээж энэ 3 юм суурийг хийсэн юм байна. Энэ нь болохоор 300-ны гэх юм уу? 6 м гэх юм уу одоо тий. За тэгээд нөгөө ташуура гээсэн гэдэг байгаа шүү дээ. Одоо энд чинь домг нь ерөөсөө тэр шүү дээ. Тэгээ энэ ташуурын голд нь ингээд гоё алтцсан байдлаар ингэж хийгээд ингээ хадаг яндар сайхан өлгцэн л байна л да. Гоё юм аа. Тийм байна. 19 оны 4 сарын 25-нд энэ хөшөөг шинээр босгочлээ. За энэгээр ихтэй заавал энэ голоор нь ингээд явах хэрэгтэй юм биш үү манайхаа. Өмнө зураг авч болдог байсан эсэхийг би сайн мэдэхгүй байна. Тэр үед ч одоо камер байлгүй юм уцсан камер тавилгүй ч лөө 2000 он лөө 90 онд л. Яг 3 сарын 21-нд ирсэн юм байна. Сая би дотроо ороод мэдлээ. Ягаад тэгэхээр жил болгоны 3 сарын 21-нд яг энэ чинь одоо тагт юм байна шүү дээ. Яг тэр тагил дээр нь инхул дарга бид таарж ирсэн. Яг тэгж таар тэр аял маялаас тэгж тааруулсан баг гэж бодож байна. Тэгээ дотор зураг авч болохгүй гинэ. Зураг авч болохгүй юм байна. Бүр видео зурагч авч болохгүй юм байна. Тэгээ хорцсон юм байна. Яг л хэвээрээ байж байна. Нөгөө наадлын жигүүр, цаадлын хоёр жигүүр байдаг. Наадлын жигүүрт нь дургийн сүлжээ хаан лигдаа ханаас бэлгэнд ирсэн 3 зүуд нь гуруулаг байдгаараа байж байна. Жолоо цулбуур нь байж байна. Голын гэрд нь ном сум нь байж байна. Цаадлын хамгийн захын гэрд нь сүүний сав гэдэг байгаа. Одоо хайргийн хөхөр ч юм уу сүүний сав. Тэрний яхаа юугээ бэлгэдэж гэхээр нөгөө Чингис хаан маань баг залуудаа бас маш зовлон зүддүүр туулж одоо гарч энэ өндөрлөд гарсан шүү гэдгийг бэлэгдэж өгсөн гэж яриад байна л та. Гэтэ яг хуу зарим нэг нь болохоор одоо мэдээж лигдаа ханаар уламжлаад ирсээр байгаа Чингис хааны өөрийнх нь хэрэгжилсэн зүйл мүлж гэл ингээл янз янзаар л ярьж байна. Одоо тэрийг батлах хүн байхгүй юм чинь. Тэгээ ер нь яг хуу онгон гэдэг чинь юу хэлээд байна гэхээр уг нь бол одоо оршуулсан газрыг л онгон гэж нэрлэх ёстой шүү дээ. Тэгээд Чингисийн онгон гэж одоо ингээд манайхан заримдаа нөгөө энэ маань өвөр Монголын одоо нутагт байгаа учраас юу Чингисийн онгон өвөр Монголд байдгийг гэж одоо нөгөө энэ чинь уг нь нэг л нутаг шүү. Чингис хааны үед бол одоо бүгдээрээ монголчууд байсан, нэг л нутаг байсан. Яг Чингисийн онгон гэж тэр маань нэрлээд байна. Тэг яг үүх түүх нь бол ийм юм байна. Тангадуудыг байлдан дагуулж явж байхдаа Чингис хаан маань энд одоо ташуура одоо зарим нэг нь гээсэн гэдэг. Чингис хаан ташуур гээн гэж байхгүй л дээ. Ташуура унгаасан болж таарад байгаа. Би бол тэгж ойлгож байгаа. Ташуура унгаасан. Тэг яг дурын хүн ч одоо ингээд Чингис хаан ташуура унгаачих гүйччихэд хаантаа та ташуура унгаачлаа гэж болтгүй л байлгүй дээ. Бодвол чинь одоо хаант нь ташуура унгаачлаа гэж ngуудл ингээд бүгдээрээ ингээд гайхаад зог тусаал. Тэгэл тийч нэг айгуул тэр мөрийг авдаг тусгай хүн багс тэр нь жоохон холж явж таарсан юм уу? Тэр найшаага давхиал тий. Тэр оронд хаан маань ингээд энэ гоё газар нутгийг харж илдэ. Тэгэл Чингис хаан маань ямар сайхан гоё газар нутг вэ гэж жоохон анзаарсан юм байна л та. Тэгээ намайг энд нутглуулаарай гэж хэлсэн болж таарад байгаа. Би бол тэгжээд ойлголоо. Тэгээ яг хуу
ер нь яг Чингис хааны онгон хайгаа зөндөл экспедицүүд явсан хамгийн сүүлдэр хамгийн сүүлч явахдаа тэр Японы нэг 3 гал билүү тэр экспедиц бол нэлээд хайгаад одоо ер нь олоогүй шүү дээ. Ер нь хайгаач хэрэггүй гэдэг дүгнэлтэн төрчээд байгаа шүү дээ. Яг монголчууд бид нар бол мэдээж бурхан алдан ууландаа л байгаа. Би үслэг тэгж боддог. Одоо бурхан алдан уулд очиод үдсэн хүмүүс бол мэдэндээ тэр дээдлийн овоо яавч одоо байгалаасаа тэгээ бүтцэн тийм овоо биш. Хаанаас нь харсан тэр нэг хүмүүсийн гараар бүтсэн тийм овоогоо байхгүй тий. Тэгэхээр миний бодлоор бол онгон яг жинхэнэ онгон маань бурхан алдан уулдаа л байгаа. Гэтэ яг бид нар маань юу гэж яриад байгаа гэхээр хаан маань тэгэж хэлсэн. Тэгээд одоо тухайн үеийн нөгөө бөөгийн ёсоор одоо хааны одоо махан биес одоо сүнсийг аваад тэр тэмээний ноос Шингисийн энэ гэж яриад байгаа. Тэр ноос моос нь одоо хэндэ байдаг ч юм уу. Хувлаа хаан Юан гүрнийг байгуулад яг энэ байрал дээр бол одоо мавзолей гэж яриад байгаа шүү дээ. Одоо тэр бонхон бас барьсан юм байна л та. Тэгээд тэр маань Юан гүрэн ч одоо 1368 онд мөхлөө. Тэр үед нь одоо тэгээд одоо болиулсан юм байна. Тэгээд ер нь яг дархтууд энэ чинь үеийн үед ингэж нүүдэлсэн байдлаар авч явсаар байгаад 1868 онд гэж болно лээ тий. 68 онд одоо яг энэ анх ингэж байгуулалт ч одоо энэ түүхт одоо дургуул байж таарна шүү дээ. Яалч тэгээд одоо улаан армин түүгээгээл одоо бүх юм авч юмж яваад одоо ингэ босоор зөндөө зовлон үзсэн газар. Тэгж жагаад одоо 80-аад оноос л анх одоо ингэ яг өнөөдрийнхээ энэ төрхөд одоо ингэ би болсон ийм л онгон шүтэн газарлаа. Ерөнхийдөө бол тэгээд хэлцэл болно. Тэгээ манайха ирээрээ үзээрээ за түүхчд маань илүү одоо тайлбарлах байх гэж бодож чинь би ямар түүхч ш өөрийнхөө мэдсэн хэмжээнд таахын ярьлаа. Тэгээ ирээ сайхан энэ нөгөө бүгдээрээ гоё диктофонтой юм байна. Тэрийг ингээд англи хэл дээр ингээд бүгдийн сайхан сонсоод явхад бол монгол хэл дээр байгаа байлгүй дээ. Би тэрийг авсан ч юу. Би өөрөө мэдж байгаа юм чи. Онгоо орсон чинь бороо ороод шат норлоо. Хувцасаалчлаа. Яаж яа хоёр хувцастай ирсэн. Ер нь бол яг орцд бол манай Аялал Travel-ийн хөтөлбөрт нь бол одоо усан парк тэгэл амьтны хүрээлэн за мэдээж Чингисийн онгон гэл бүх зүйлүүд л байна. Бүх зүйлүүд байна. Тэгээд энд нэг тийм хөрхөн одоо дээр эртний бас тийм цайз байдаг юм байна. Тэрийг ус үзийгээд ааш хүрээд ирсэн. Тэр болгондоо ингээл ерөөсө хааж явсан дандаа л хүүхдүүдийн юм толомын гоё талбаанууд байх юм заргачгүй үстэй тэгээд тууч нэг one child policy гэдэг тэрс бүх юмаа хүүхдүүдэд зориулдаг юм дардсан юм шүү дээ. Тэр нь одоо болцсон байх гэж бодож байна. Гэхдээ энэ хааж явсан л дандаа юм хүүхдийн playground янз янзаар ингээ гоё тогтчулсан. Одоо чи аав ээжүүд энд гоё ингээ хүүхдүүхтэй танилцаа байж байгаа хүүхдүүд энэ тоглож байгаа жишээтэй. Орц судалт тэгэл яг үзэж харах юм бол зөндөө л байдаг юм байна. Ингээд яг сайн судалж байгаа за тийшээ яваа ийшээ явъя гэд ер нь манай Аялал Travel-ийн чинь өөрснөө тэгээд байгаа шүү дээ. Хөтөлбөрөө өөрснөө зохиож болно гэдэг байгаа шүү дээ. Тийшээ явж үзмээр байна, ингэсгмээр байна гингууд нь тэрэнд нь зориулаад Аялал Travel-ийн маань ингээ сайхан хөтөлбөрүүдийн зохиогоод өгье гэж шүү. Тэр их зөв шүү. Амрах хайртай түнтэйгээ хайрын фото амс жаргал тава. За Орцоос нэг овоо дуутай байж шүү. 50 км яваад нэг юм хөөрхөн цогцлбор байдаг юм байна. Энд бол одоо бас ирж үзүүл үзэстэй газар нэг байна. Нэг өдөр гоё тур хийвэл гоё юм байна. Янз янзын активитис байна. За ихний активитис нэг юм дээрвийн цэргийн машин гэх юм уу юу гэх юм. Иймэр гоё 9 цөлөөр ингээд дахих бас гоё юм байна. За тэгээд одоо морь байна, тимээ байна, зав байна, бэрлот байна. Ерөөсөө бүх юм байна да. Зөв миний мэдхийн энэ чинь нэг онд 12 онд дэлхийн мис болсон санагдаад байх юм. Тэр мисийн чинь бас энэ өргөөрөө баахан зугаалж ясныг тод санаад байгаа. Энэ дажгүй юм байна. Ер нь яг өөрөө хүүхдүүдтэйгээ ирээд өмнө зүгийнх юм мэдээж илүү сонирхолтой тий. Ил сараагүй хүмүүс бол гоё баг. Монголчууд бид нар яг өөрсдөө ил мэдээ. Гэтэ зөв яг манай говьд одоо байдаг кемпүүд ч юм уу тий. Манай говьд байдаг бизнесийн маань бас нэг говьоо ашиглаад нэг аялал жуулчлалын бас нэг ийм гоё төв байж болохоор харагдаж байна. Гоё юм байна. Энэ ганц юугаар явах юм ба гэсэн чинь энэ чинь одоо газар усны явж юм байна шүү дээ. Яа, шууд. Яа. Одоо мэдээ. Хай бай. Гидэх шүү. Утсэвдэнтэй гаргараа маячраа. Таатаст
байгаль дэлхий бид нар үнэхээр гоё харж үзлээ. Уг бороотой гэсэн чинь амар гоё сэрүүхэн яг гоё үзэн таарсан. Энэ маш янз юм байна. Маш олон тээврийн хэрэгслүүд байдгийн байна. Юу байна. Сая бид нар чинь газар үсгийн явгчтан суучлаа шүү дээ. Энэ суучлаа шүү дээ. Богоон байдгийн байна, зав байдгийн байна, вертолет. Вертолетыг харин урд өдрөн захиалж авдаг юм. Тэрний мэдсэнгүү өрөөд ирлээ. Өнөөдөр явах гэсэн чинь захиалж авах хэрэгтэй юм байна. За тэрний чадсангүй. За тэмээ байна, мэдээж морь байна. За морь тэмээн дээр одоо Монгол хүн байж суугаад явах. Энэ танк харагдаад байгаа байхгүй юу? Танкн дээр сууж үзгээд хүрээд ирлээ. Энэ юм байх та. Энэ арайч биш юм. Ногоон өнгөтөд юм харагдсан. Энэ танк биш байна. Уг нь танк шиг гоё том юм те. Танк нь энэ юм байх гэсэн чинь танк биш байх шүү. Энэ ч бас овоо аврах том эд биш шүү. Ой. Дугуй могоо болослаа. Энэ янз эд шүү. Чи барыг доогор могоор гарах гэдэг юм шүү. Энд эрэхтэй нэрээ энэ нэг юм элснээс хамгаалдаг готлог гэдэг юм готж явахдаа угилчдаг юм өгдөг юм биш үү. Энэ бол маш таалагдлаа. Энэ яг элсэн жоохон нойтон дөө элсмэс гол руу орчуулд юм шүү дээ. Танкал хайгаад юм да. Хаана вэ? Танк харагдахгүй л байна да. Ой. Танк чинь вэ шүү дээ. Би амар тав юм хайгаад ингэ дээгүүр яваад байна. Гэхдээ яалчгүй танк байна да тий. Танк ч биш юм аа. Танк юм ааш. Тэгтээ энэ зарчмын яг юм. Танк ч яг ийм хоёр нэг ингэж явдаг зарчимтай шүү дээ. Тэр мөрөнд байдал шүү дээ. Энийг унж үзье. Чи хөөх юм байна хөөе. Надад таарсан юм байна. Энийг унж үзье. Уг нь жинхэнэ энэ танкын унаа гэсэн чи энэ ажиллахгүй байгаа гинэ. Аргачихгүй шүү дээ. Энэ арай жоохон модерн гинэ. Уг нь энэ яг манай нөгөө бидний баг багт нохотоо дөрвөн танк чинь гэдэг нэг чи хаанах үлээ Польш хэлөө. Польшийн кино одоо үз харах юм байхгүй тэрийг л үздэг байлаа шүү дээ. Баг насаа дурсаад энэ нохотоо дөрвөн танкныга танкаар явчих гэсэн чинь үгүй гэж шүү. Харыг хорвот танилцяа Үрдийн биш зүрдийн намрал гэдэг шүү Үтсэгдэнтэй гаргараа баяцраа Янзы гоё юм биш ч яг л баг насаа дурслаа. Гоё юм байна. За ямар ч үсэн энд ирэх юм бол тэгээ мэдээж маш олон activities байна. Тэр ногоо машин их гоё харагдаад байна да. Тэрүүгээр хэдүүд явж үзэх юм уу? Яг мэдээж энэ тэмээ байна, морь байна. Тэр мэн жаа монголчууд. Ер нь яг хуу ийм гоё цогцбрыг байгуулж чадсан байна. Энэ тэгээд маш том гоё зочдууд байгаа юм байна. Тэнд дондоо гоё одоо бас бассан одоо элсэн зүйл маш том бассантай тэр мэндээс ордог юм шиг байна. Өнөөдөр их гоё өдөр таарлаа, хүн их багтаа байна. Ер нь 100 мөн бол битүү хүн шавчдаг гэж шүү. Аргачлгүй өстэй өрөндийнх нь одоо тэгээд элс мис үзег хүмүүс ч бол энэ ч бас гоё тийм attraction байгаад байгаа шүү дээ, тий. Аялал жуулчлалын төвүүдийг бүсүүдийг ингээ нэг тийм рейтинглээд байдаг шүү дээ. Би байнгад ярьдаг 4 одтой, 3 одтой, 5 одтой. Энд чинь бүр 5 одтой одоо ордог. Супер газрыг бас байгуулж чадсан байж орцсон. За яг мэдээж орцоос ирж байгаа хүмүүс бас 50 км яваад ийм гоё газар бас ирээд нэг өдрийг өнгөрөөвөл ялангуяа өр хүүхдүүдтэйгээ бол гоё юм байна. Гоё гэж санагдлаа. За яа. Өмнө орц төржсэнийг бодвол үнэхээр өөр болчихжээ. Дүн төчгөлсөн бомб өжгөлсөн л болж нөгөө Ghost Town Mountain тэр чинь байхаа байж бидэн үнэтэй болсон юм байна. Тэгээ одоо нэг 2 сая 200 мянган хүн амтай гэж явдаг юм байна. Ер нь яг хуу эдийн засгийн хувьд энэ чинь том нөлөөтэй хот болсон юм байна шүү. Ер нь бол яг энэ чинь нөгөө байгалийн баялаг ихтэй жишээлбэл нүүрсэхэд л одоо нийт хятадын 6.1-ийг зөвхөн энэ утгаас олборлож байгаа жишээтэй. Газ одоо хийг болохоор бараг 3.1 ч гэлөө те 33% гэсэн үг шүү дээ. Нийт хятадаараа ингэ бодох юм бол бүр ноолуураар бол бүр 50% гэж байна. Энд дэ хятадтай. Гэтэ тэр ноолуур нь дэлхийн нийт ноолуурын 40% гэж авч байна. Тэгээд бодохоор эн чинь бас үнэхээр хөгжгөөс өөр аргагүй ийм хот болцсон юм байна. Тэгээд яг богинохон хугацаанд яг нэлээд явж үзлээ. Цаг жоохон давчуу байлаа. Ядчиж 2 өдөр нь бас нэг бороотой байлаа. Тэр та бүхэн ордост ирэхийг одоо хүсэж байгаа бол Аялал Travel руу хандаарай. Аялал Travel-ийн маань бас ийшээ аялал зохион байгуулж байгаа. Гэтэ яг наашаага голцсон хүмүүс бас их дамжиж нисдэг гинэ. Тэр нь зөв байх гэж бодож байна. Ер нь яг ордсоор дамжаад эндээс
Бээжин одоо юу гэдгийг одоо жишээл эндээс Хөх хот руу ерөөсө 2 цаг хурдны галт хэрэг явждаг гэж шүү дээ. Тэгэхээр Улаанбаатараас шууд Хөх хот ниснээс ингээд нис чинь хамаагүй хямдхан байдаг юм байна. Яг дөнгөж Хүнүү хайрын маань нислэг эхэлж байна. Манай Аялал Travel-ийн бас тийм гоё flexible аял хийгээд байгаа байхгүй те. Зөвхөн орц шүү дээ. Орц Жинийн, орц Хөх хот тэгэл те. Юу н янз янзэл маршрут зохион байгуулж байгаа маань. А гисэн хэдий ч одоо аялагч би нэг тийшээгээ явмаар нэг бол баг тэрнээ зориулж аял зохион байгуулж өгөх гэдэг юм уу айсан те. Одоо аргачлаа 11 жил болсон компани ч бас сурчлагатай байж таараа шүү дээ тий. Манайхан бас сайн судлаад үзээрэй. Надад бол том таалагдлаа. Дажгүй бод байна.